За сайн байцгаана уу манайхаа шинжлэхтэй тавтай байрал. За та нарынхаа хамгийн дуртай, хамгийн их хүсэн хүлээж ирсэн нэгэн дугаарыг өнөөдөр ярьж өгөхөөр энд ирсэн байна. Энэ маань болохоор Shayna болон Forest хоёрын талаар хамгийн сүүлийн ангиудыг та нартай ярьж өгөхөөр энэ ч сууж байна. Тэгээд та нар маань бол маш их хүлээсэн гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол бичлэг болгоны доор хүмүүс маш их комент үлдээжсэн. Тэр хоёр маань яач ба юу болсон бэ гэд. Тэгээд би бол мартаагүй. Ер нь бол яг төсөглийн ангийг нь гарахыг нь хүлээгээд ингээд өнөөдөр та нартай ярьж өгч чинь. Тэгээд та нар маань бичлэгтэй тавтай морил бүгдээрээ нэвтрүүлэгт орцгоё. За хэрвээ та нар маань хамгийн сүүлийн ангийг санаж байгаа бол Forest-ийн хувьд болохоор яг Shayna-тай сүйд тавьснасаа болоод ээжтэйгээ ингээд түнжин муудсан байгаа. За Shayna болон Forest хоёрын хувьд бол цаад хоёр чинь амралтаараа нэг арал дээр очиод тэгээд хамгийн анхныхаа шөнийг өнгөрүүлснээр хамгийн сүүлийн анги маань дууссан байгаа. Та нар маань хэрвээ санаж байгаа бол за тэрнээс хойш бол яг юу өөрчлөгдсөн бэ гэхлээр Forest Shayna хоёр маань яг ингээд далайн эр дээр нөгөө нэг гоё бич дээр амралтыг маш гоё өнгөрүүлж байгаа нь бол харагдчихсан. За энэ үедээ бол Forest хэлэхдээ мэдээжтэй Shayna-тай маш гоё өдөр хоногуудыг өнгөрүүлж байгаа маш жаргалтай байгаа. За энэ бодлууд нь бол одоо энэ гоё мэдрэмжүүд нь бол Forest-ыг өөрийнхөө тэр хайртай эмэгтэйгийн төлөө Филиппинд одоо үлдэх тийм хүсэлтэд болгосон байгаа. За Forest-ийн хувьд ч гэсэн бол одоо Shayna-д хэлсээр байдаг. Тэгээ маш гоё өдөр хоногуд өнгөрч ин чамтай маш гоё жаргалтай байна. Би ер нь бол бодож үзлээ. Би ерөөсөө 2-3 жил Филиппин улсад амьдарсан дээр юм байна гэдэг шийдвэрийг гарлаа гэж бол Forest Shayna-д хэлдэг. За Shayna бол яг энэ хариултанд нь бол үнэхээр жаргалтай байсан. Shayna-гийн хувьд бол Forest-ыг Филиппин улсад үлдээсэй гэж бол бодож байгаа. Тэгээ Shayna бол хэлдэг. Хэрвээ үнэхээр чи ингээд Филиппин улсад үлдэхийг хүсэж байгаа бол би чамд ингээд тэ ажил олж өгөх тал дээр тусалж олно. За би өөрөө ч гэсэн ингээд одоо мэрэгжилтэй одоо хүн учраас тэ Филиппинд бол ингээд хоёулаа маш гоё сайхан амьдрах боломжтой гэдэг энэ хоёр маань ингээд хоорондоо ярилцж байгаа. За мэдээж энэ хоёрын одоо санааг зовоож байгаа зүйл нь ойлгомжтой. Forest-ийн ээж байгаа. За Forest-ийн ээж нь бол ерөөсөө энэ хоёрыг амралтанд ирсэн цагаас нь хойш Forest руу ингээд байн мессеж бичээд бүр ингээд байлгаж суулгах байгаа гинэ. Тэгээ яагаад ингэсэн гэсэн чинь Forest хэдийгээр ээжтэйгээ муудалцаад нөгөө Shayna-тай сүй тавьснаас болоод энэ хоёр чинь бөө болсон шүү дээ. Тэгэж муудалцснаас болоод энэ хоёр ингээд түнжин хагаралцсан ч гэсэн Forest-ийн хувьд бол нөгөө ээжийн сайн хүү учраас ээжтэй одоо Shayna-тай цуг хуульч дээр очиод K1 визаны талаар мэдээлэл авсан тухайга яг ээжтэй мессежээр хэлсэн байгаа. За тэр цагаас нь хойш ерөөсөө ээж нь Forest-ыг байлгаж суулгах байгаа. Forest руу ингээд өдөр шөнөгүй ингээд мессеж бичиж байгаа гинэ. За ингээд ямар ч байсан энэ хоёр одоо шийдвэртэй хүрээд хоёулаа ингээд сайн амьдарч чаднаа. Би чамд ингээд ажил олгох туслан би ч гэсэн ажиллаа сайн хийн те. Ингээд хоёулаа Филиппинд үлдээ гэсэн шийдвэрийг гаргаад энэ хоёр маань яг амралтаасаа ирж байгаа нь харагддаг. За ээжийнх нь хувьд бол мэдээж нөгөө хуульч дээр очиод те юу ингээд одоо K1 визаны талаар мэдээлэл энэ төр авсан байгаад нь бол Forest-ийн ээжийн хувьд бол мэдээж одоо дургу байж таарна шүү дээ. Тэгээд Forest бол ерөөсөө одоо бид хоёр ингээд хуульч дээр очсон тийм ингээд K1 визний талаар мэдээлэл авсан гэж хэлээд тэгээд тэрнээс хойш ерөөсөө нэг тийм олон юм бол яриаггүй. Ээжтэйгээ баг холбоогүй шахуу байсан гинэ хэд хоног. Тэгээд ээж нь болохоор үнэхэрийн одоо юу бодож санаж явж байгаа Shayna одоо миний хүүг яаж одоо толгойг нэрвүүлж байгаа бол гэхээс бүр үнэхээр бол санаа зовсон байлээ. За тэгээд энэ хэд маань мэдээж одоо Forest Shayna хоёр ч амралтаасаа ирсэн учраас энэ дөрөв маань ингээд уулзалтдаг байгаа. За энэ дөрөв уулзалтдаг энэ өдөр бол яг Forest-ийн ээж аав ингээд тэр гур бол яг Америк руу буцахаас өмнөх өдөр нь. За яг энэ үед л яг Forest Shayna хоёр одоо Forest-ийн ээжтэй бит хоёр ингээд Филиппин улсад хамтдаа нэг ганц 2 жилийг өнгөрүүлмээр байна. Forest-ийн хувьд бол аль хэзээ шийдсэн. Би бол ингээд жоохон хүүхэд биш одоо ээжтэй хэлнэ гэсэн зорилготой байгаа. За ингээд энэ дөрөв маань уулзалтаад ээж нь олтой мэдээж ингээд за юу болсон яасан ийсэн одоо бүр ингээд детальчилж яриараа гэж байгаа байхгүй юу. Forest ингээд тэ сайн явж ирсэн ингээд зүйлийг хэлээд өөр бас юу хэлдэг вэ гэхлээр бид хоёр одоо илүү дотн холбоотой болсон гэж бол ээжтэй хэлдэг. Тэгээ ээж нь бол одоо тэрийг сонсоод шууд ингээд асууж байгаа байхгүй юу. Яасан тоор унтцсан юм уу гэж асуудаг. Мэдээж л одоо Forest чинь тэгээ тийм ээ бит хоёр одоо тэгсэн гэж хэлсэн шүү дээ. За ээж нь бол яг энийг сонсоод бүр цаадах чинь ингээл нүүрэнд нь мишэл тодорол үнэхээр баяртай байна гэж бол нэвтрүүлгийн багийнхан хүртэл бол хэлж ийсэн. Тэгээд ээж нь яг үргэлжлүүлээд юу гэдэг вэ гэхлээр би бол ингээд хоёрын хувьд бол маш их баяртай байна. Тэгээ хоёр ингээд хоёулаа анхныхаа шөнийг өнгөрүүлсэнд маш их баяртай байна гэж хэлдэг. За тэгэл үргэлжлүүлээд одоо бид нар маргааш буцах чинь тий одоо та нарын яг ирээдүйн төлөвлөгөө юу байна? Одоо визэн тэр мэдүүлэгч гэдэг юм уу те? Одоо визний талаар эсвэл цаашдын яг та хоёрын ирээдүйн төлөвлөгөө юу байна гэсэн асуултыг бол тэр хоёр тавьдаг. За Forest те эн чинь одоо яг ийм асуулт асууж байна гэдэг чинь ер нь бол яг нөгөө хэлэх ёстой зүйлээ хэлэх цаг нөхгүй. Тэгээ Forest ч гэсэн яг энэ асуултанд нь хариулаад бит хоёр бол те одоо маш удаан 7 жилиг ингээд онлайн харилцаанд өнгөрүүлсэн. Тийм учраас бит хоёр бол ингээд бүр хүлээхээс залхаж чинь хүлээж дууслаа. Би бол Филиппин улсад ингээд амьдрах хүсэлтэй байна. Филиппин улсад үлдмээр байна гэж хэлдэг. Энийг сонсоод ээж нь те бүр
үнэхээр амар уурсан. Forest тэгээ бүр ингээд хэлэх үггүй болоод бүр ингээд юу хэлхийг мэдэхгүй ингээд бүр ингээд уурлаад байж байгаа байхгүй. Тэгээд ингээд Forest-тэй үргэлжлүүлээд би ингээд энд үлдэх хүсэлтэй байна. Энд ингээд ажил олоод ингээд яагаад ингээд ирээдүйн төлөвлөгөөгөө яриад ингээд Forest ярьж явах үед нь Shayna те энэ бол ингээд бид хоёрын шийдвэр юм аа. Бид хоёр ингээд энэ шийдвэрийг гаргаж байгаа юм аа гэж хэлсэн чинь ээж нь заяо. Ээж нь ингээд Forest руу ерөөсөө уурлахгүй хэрнээ Shayna руу ингээд амар уурлаад идэг за. Тэгээ Shayna-г яг тэгж хэлсний дараа чи надад амаараа одоо ямар новшоо ярьсан бэ? Ямар одоо новшийн зүйл ярива гэсэн утгатай зүйлийг бол ингээд Shayna хэлж байгаа хгүй маш бүдүүлгээр. Тэгээд ээж нь бүр үнэхээр амар заяо. Тэр хоёрт ингээд өргөжлүүлээд уурлаад тэгснээ яасан? Та хоёр унтцсан болохоор тэгж байгаа юм уу? Гэж хэлдэг за. Тэгээ энийг сонссон Shayna бол бүр ингээд юу вэ бүр ингээд та юу яриад байгаа юм те ингээд та бүр ингээд ууралсан үедээ хүссэн үгээ ингээд амнаас гаргаж болдог гэж бодоо юу. Би бол ингээд хүүд чинь хайртай, бид хоёр ингээд бие биедээ хайртай, бид хоёр сайхан амьдарч чаднаа. Та ингээд нэг удаа ч гэсэн хүүдээ итгээд үзээч те гэсэн зүйлийг бол Shayna-гийн талаас ярьдаг. Тэгэж хэлсэн чинь Forest-ийн ээж бүр амар урлаад бүр ширээгээ зөхөж аваад заяа. Би хүүдээ итгэж чинь, би өөрийнхөө хүүдээ итгэж чинь. Гэхдээ би чамд итгэхгүй байна гэж хэлдэг. Энийг сонссон Shayna бол ингээд мэдээж манай Shayna ч уйлмахаа штэ та нар мэдчихэж байгаа. Тэгээд Shayna бол уйлаад бүр ингээд гараа яваад өгдөг. За тэгээ Shayna гарч явсны дараа бол тэ ээж нь ингээл Forest чи одоо ямар том одоо алдаа гаргаж байгаагаа мэдчихэв үү? Энэ бол ингээд чиний амьдралд гаргаж байгаа маш том алдаа. Хэрвээ чи ингээд тэ энд үлдээд буцаж Америкийн нэгдсэн улсад очих юм бол би бараг өстой цонхоор гаргаад хаяа шүү. Чамайг өстой бараг тэр чигт нь хаяа шүү гэсэн утгатай зүйлийг бол одоо Forest хэлж байгаа байхгүй юу? Бараг ингээд айлаад байгаа байхгүй юу? Тэгээ Forest бол хэлэхдээ тэгвэл технологич би бол ингээд Shayna таартай. Би бол одоо Shayna-тай үлдэх хүсэлтэй байна гэдгээ ээжтэй хэлсээр байдаг. За тэгээ Shayna гаднаас орж ирээд ингээд Shayna ингээд ширээн дээр суусан чинь ээж нь ингээл ёо теста яанда энэ хоёр гэж байгаа юм шиг ингээл амар сонио имиж мэрэгэл заяа. Тэгээд ээж нь яг Shayna-г ширээний ард суусны дараа яг ингээд яриаг эхлүүлж байгаа хгүй юу гэж ань гэхлээр за та хоёр хэрэг тэгвэл одоо яаж амьдрах юм бэ? Одоо энэ Филиппин улсад ч ямар мөнгөөр яаж амьдрах юм гэж байгаа хгүй. Тэгээд Shayna ч гэсэн одоо муу ч гэсэн те би ч ингээд мэрэгжилтэй хүн би ч одоо ингээд ажил төрөл олдог гэсэн чинь Shayna-гийн цалин нь $500 гинэ. Тэгснээ түрээс одоо Филиппинд ингээд байр ингээд түрээслээд амьдрах юм бол $400 байдаг гинэ. Тэгээд тэрийг сонсоод тэ ээж нь за стан дээр ингээд $500-ын цалин аваа. Тэгээд $400-ыг түрээсэндээ төлжөөд $100-оор нь хоёр яаж амьдрах юм ингээд. Уул нь бол Forest ч бас нөгөө тэтгэмж дээр авдаг штэ тий. Тэрийг бол ерөөсөө ээж нь бол тооцоолохгүй байсан. Тэгэл ээж нь бол бүр ингээд та хоёр өстой сэрүүн зүүдлээд байна. Тэр хайр майр гэдэг чинь тий та хоёрын түрээсийг төлөхгүй штэ. Гэл ингээд бүр ингээд амар тий та хоёр бол бүтэхгүй штэ гэсэн зүйлийг бол энэ хоёрт ингээд ярьсаар л байсан. За Forest бол одоо ээжтэй тэгээ визний талаар тайлбарлаад бид хоёр ингээд 7 жил хүлээсэн. Хэрвээ одоо ахиж би одоо ингээд Америкийн нэгдсэн улс руу буцвал бит хоёр хизээ уулзах нь мэдэхгүй. Магадгүй ахаад ингээд 2 жил ингээд авах юм шиг байна гэдэг нөгөө визний нөхцлөө ээжтэй тайлбарж байгаа хгүй. За тэгсэн чинь ээж нь тэгээ нөгөө ярьдаг зүйлээ яриад Forest-оо миний хөө чи чинь аутизмтай, чи чинь хөгжлийн бэрхшээлтэй. Чи шууд ингээд Филиппин улсад ирээд шууд ажил хийж болохгүй. Чи одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас одоо ингээд Америкт чинь одоо аутизмтай хүн ямар нэгэн хөдөлмөр эрхлэхээр болох юм бол заавал одоо ингээд тэ эмчийн хяналтанд ороод өөрийнхөө тэр одоо тэр ажил хийх чадамжийг үнэлүүлээд тэгээд тэр үнэлгээний дагуу ингээд чи ийм ажил хийж болно гэсэн тэр ажлуудыг бол хийдэг юм байна л да. Тэгээд тэрийг бол ингээд ээж нь хэлээд ингээд уурж байгаа хгүй. Чи угаасаа ажил хийж чадахгүй. Чи угаасаа ингээд заавал одоо Америк руу буцаж очоод ингээд чадамжаа үнэлүүлээд тэрний дагуу чи ингээд төлөвлөгөөтэй чамд тохирсон ажлыг хийх ёстой. Чи энэ Филиппинд одоо ямар мөнгө төгрөг юу олно гэж бодоод байгаа юм гээд Forest-д хэлдэг. Тэгээ Forest бол яг энийг сонссны дараа цаадах чинь нэрэж бараг л тийм билүү гэсэн бол царайг бол гаргаж исэн. Тэгээд Shayna болохоор тэгээ үгүй би ингээд Forest чамаа ингээд үлдээсэй гэж хүсэж байна. Тэгээ бид хоёр ингээд 7 жил хүлээсэн амар хэцүү байсан. Тэгээ одоо би ингээд чамааг явуулж чадахгүй гэд Shayna бас л ингээд уйлж байгаа. Тэгээ Forest бол тэгээ Shayna-г уйлахад нь одоо ингээд бүр яхаа мэдэхгүй болоод тэгээ Shayna-д бол юу гэж хэлдэг вэ гэхлээр за би ингээд бодож үзлээ. Ер нь бол одоо манай ээж нь хэлж байгаа зөв юм байна. Би чамаа ингээд үлдээмээргүй байгаа ч гэсэн би одоо ингээд Америкт очиод ажил хийгээд чамайг одоо Америкт ингээд авчрах юм бол илүү ирээдүйдээ илүү хоёулаа сайн сайхан амьдрах юм байна. Shayna-д бол хэлдэг байгаа. За тэгээд одоо ээж нь олтой мэдээж тэр үгийг сонсоод бол баяртай байсан. За Shayna бол уйлсан цаадах ч нь бол үгүй л гэд уйлээдсэн. За ингээд эднэрийн маань одоо Америкийн нэгдсэн улс руу буцахын өмнөх шөнөн одоо ингээд болж байгаа нь харагддаг. Тэгээд Shayna одоо өмнөх шөнө ч гэсэн одоо Forest-оос гуйсаар л гэдэг. Тэ чи ингээд үлдчихэлтэй хоёлаа ингээд энд байл та хоёлаа олон жил ингээд тэ одоо холын цаг үерхэл ингээд өнгөрүүлсэн штэ. Би яаж чамайг явуулах юм бэ гэл энэ хоёр ч надад жигтэйхэн бибидээ хайртай. Тэгээ Forest бол хэлэхдээ үнэхээр уучлаарай. Би чамд одоо илүү гэрэлтэй гэрэл гэгээтэй ирээдүйг бэлгэлмээр байгаа учраас би одоо ингээд одоо Америкийн нэгдсэн улс руу явж байна. За ингээд хамгийн сүүлийн анги дээр буюу одоо 19 дугаар анги дээр бол яг Forest age аав гур бол Америкийн нэгдсэн улс руу явж байгаа нь бол харагдсан. За яг энэ үеэр одоо
ингээд бүхэл бүтэн 19 ангийн туршигын Forest-ийн аав бараг л үг дугарсангүй. Ер нь бол ярьсан удаа бол бараг л байхгүй. Тэгээд та нар бас анзаарсан байх. Хэдийгээр тэгээ Forest-ийн ээж нь одоо ингээд Шейнад жоохон муухай ханддаг ч гэсэн Шейна бол ингээд дандаа л одоо айгүй сайн дуулууртай Моллиг те одоо Forest-ийн ээжийг бол дандаа ээж гэж дууддаг. Дандаа юм хүндэтгэлтэй харьцдаг. За тэгээ явах өдрөн ч гэсэн жигтэйхэн ингээд Моллиг тэрэл одоо Forest-ийн ээжийг тэрэл Forest-ийн ээж ч гэсэн Шейнаг тэрэл энэ хоёр ч бүр жигтэйхэн уйлсан нэрээ. Тэгээ Forest-ийн ээж бол тэг ингээд уйлсан тахаага ярихдаа болохоор Шейнаг итгэхгүй хэвээрэл байгаа. Шейнаг ямар нэгэн юм нууж байгаа. Заавал одоо нэг олж мэдэх ёстой зүйл байгаа гэж бодсон. Хэвээрээ Америкийн нэгдсэн улс руугаа буцаж байгаа. Гэхдээ одоо юу гэж хэлдэг вэ гэхлээр хүүгээ бол маш жаргалтай байгааг харах одоо сайхан байна. Тэгээд ээж хүний хувьд бол тэ ингээд бас сэтгэл хөдлөж гинэ гэсэн зүйлийг бол ярьсан байгаа. За ингээд бидний одоо хайртай Шейна болон Forest хоёр маань яг бибидээ баяртай гэж хэлээд. Гэтэ энэ хоёр бол яг баяртай гэж хэлдэггүй. Энэ бол ингээд хоёулынгийнх нь төгсгөл биш ээ. Хоёулынгийнх нь ирээдүйн эхлэл юм аа. Энэ хоёр маань бибидээ баяртай гэж хэлээд бүр маш их уйлсан. Шейна ч зөндөө уйлсан, Forest ч зөндөө уйлсан. За мэдээж одоо уламжлал ёсоор бүх сизны одоо бүх анги дуусны дараа араас нь tell all гэдэг нэг анги бол хийдэг. Нэг биш хоёр анги хийдэг. За яг тэр зураг авалт дуусаад Forest Шейна хоёртой бибидээ баяртай гэж хэлснээс хойш бүхэл бүтэн 10 сар өнгөрчихсөн. Тэгээд 10 сарын турш бол энэ хоёр маань мэдээж нөгөө онлайн харилцаагаараа харилцаад бол явж байгаа. Тэгээ хөтлөгчийн хувьд бол одоо Forest Шейна хоёроос тоо хоёр визний материал өгөхтэй K1 визагаа авахтаа бэлэн үү? Одоо материалаа бүрдүүлэхдээ бэлэн үү гэж бол хэлжсэн. За тэгээд Forest-ийн хувьд бол тэ мэдээж бол бэлэн. Гэхдээ нөгөө жоохон ингээд өөрийнх нь автизм энэ төрлийн асуудлаас болоод яг нөгөө бичиг цаасан дээр ажиллах жоохон хүндрэлтэй байгаа талаараа бол хэлжсэн. Тэгээд мэдээж tell all дээр энэ хоёрын одоо тэ харилцааны 3 дахь этгээд болсон Forest-ийн ээжийг бол авчирч бол ярилцдаг байгаа. За энэ дээр бол ээжтэй нь яг юу ярилцсан бэ гэхлээр ээж нь бүр ингээ Forest заяа үедээ нэвтрүүлгийн үеэр бүр ингээ бэлгэж өгөөд за тэгээд бүр loop өгөөд заяа. Тэснэ ингээ Forest-ыг честэн дээр have fun хөвчлөө байгаарай энэ төр гэж мэгсэн байвал яг хуу хитрхийн нэг юм одоо хувийн асуудалд нь оролцоод байдаг талаар ингээ all дээр ярилцсан. Тэгээ хөтлөгчийн талаас бол юу гэж асуусан бэ гэхлээр Forest-ийн ээжээс та Forest-ийн амьдралд хитрхийн одоо өөрийгөө оролцдог гэж бодож байна уу гэсэн чинь ээж нь бол ерөөсөө тэгэж одоо бодохгүй байна гэж хэлсэн. За Forest-ийн хувьд бол юу гэж хэлдэг гэхээр яг хуу манай ээж бол ингээд миний амьдралд жоохон оролцоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ яах вэ те ингээд ээж хүн учраас надад санаа зовж байгаа үднээс одоо тийм зүйл гаргадаг байхаа, миний хувийн асуудалд оролцдог байхаа гэж бол Forest хэлсэн байгаа. За Шейна бол юу гэсэн гэхээр хитрхийн нөгөө ингээд нэг дэлхийн асуудал тэр хувийн асуудалд нь бол оролцоод байдаг нь зарим үед бол Шейнаг одоо тухгүй болгодог гэсэн зүйлийг бол ярилцсан. За өөр бас нэг юу зүйл ярьсан гэхээр Forest-ийн ээж нь Шейнад итгэхгүй бол хэвээрээ байгаа. За тэгээд Forest-ийн хувьд болохоор Шейнагийн бүр дансны мэдээллийг хянсан хэвээрээ байгаа гинэ. Тэгээд Шейнагийн нөгөө мөнгнөөс болоод те Шейна ингээд эцэг ихтэй мөнгөн тусламж үзүүлдгээс болоод бас бөөн хэрүүл болоодсэн шүү дээ. Тэр талаар бол юу гэж ярьдаг вэ гэхлээр Шейна бол эцэг ихтэй аль хэзээний тэр мөнгөн тусламж янз бүрийн зүйл үзүүлэхээ болсон гинэ. Зарим үед те мэдээж Шейнагийн ээж аав Шейнагаас одоо те тусламж энэ төр асуудаг гинэ л дээ. Одоо мэдээж өмнө нь тусалж агаад дараа нь туслахаа болохоор ч бас хэцүү байж магадгүй л дээ. Тэгээд Шейнагийн ээж ааваас бол зарим үед те Шейнаг ингээ мөнгөн тусламж үзүүлээч гэсэн саналыг бол тавьдаг гинэ. Тэгээ тэр үед нь Шейна ингээ Forest-д хэлждэг заяа. Тэгээ Forest болохоор ээжтэй ингээ авчиад хэлждэг. Тэгээд Forest-ийн ээж нь яг tell all дээр юу гэж ярьсан гэхэлэр одоо Шейна гэрээхэндээ тусалдаг. Шейнагийн гэрийнхэн цаашаага Шейнагийн ахад тусалдаг. Угаасаа худлаа ярьсан хിവэрэ байгаа. Аав ээжтэй мөнгө өгсөн хിവэрэ байгаа. Би бол гараа бүгдийг мэдж байгаа гэсэн ухааны зүйлэл ярьсан. Яг нөгөө нэг юм Азийн тэ соёл байдаг штэ ингээл ах トゥ амраг садандаа ингээд тус болдог. Би битэйг юм ойр байдаг тийм соёлыг бол үнэхээр ойлгохгүй байгаа нь бол харагдчихсан. Энэ хоёрын ярианаас бол за нэг иймэрхүү зүйлсийг бол tell all дээр ярилцсан байгаа. Одоо ч гэсэн энэ хоёр маань бол тэ онлайнаар ингээд харилцаатай гоё үерхэж байгаа хിവэрэ байгаа. За тэгээд одоо мэдээж визнийхаа асуудлыг бол шийдэж явж байгаа байх гэж найдаж байна. За тэгээд нэвтрүүлгээс гадуур энэ хоёрын талаар бас жоохон сонин сайхан тэ ховжиг бол байна. Загварч нь. За юу байна вэ гэхлээр Forest Шейна хоёр тэ өмнө нь хизээж уулзч байгаагүй гэд яг энэ 90 Days Fiancé-гийн одоо нэвтрүүлэг дээр ингээд уулзсан байгаа шүү дээ. Гэтэл энэ хоёр одоо өмнө нь уулзаж байсан байж магадгүй гэсэн талаар мэдээлэл бол ингээд тархсан байгаа заяа. Одоо нэвтрүүлэг дээр анх удаа уулзж байгаа гэж байгаа нь худлаа. Өмнө нь энэ хоёр бол уулзж байсан гэсэн зүйлүүд бол яригдсан байгаа. Энэ нь бол юунаас болсон бэ гэхлээр Forest-ийн Facebook дээр ч илүү Шейнагийн Facebook дээр ч илүү ингээд айл нөгөө олон жилийн өмнөх тэр постн дээр
Шейна тэр хоёр ингээд хамт байгаа, хамт ингээд төрсөн өдөр мөдөр тэмдэглэж байгаа нэг тийм одоо бичлэг зураг энтер бол бас цацагдсан байгаа. Тэгэхээр магадгүй нэвтрүүлгээс өмнө энэ хоёр уулзчихсан байж магадгүй. Энэ минийг одоо ингээд тэл all дээр ярьж магадгүй гэсэн чинь ерөөсөө яригдаагүй. За ингээд бидний удаан хугацаанд хүлээсэн одоо Шейна болон Forest хоёрын маань энэ уйлралтэй ингээд дуусж байгаамаа. Магадгүй одоо би бол бодохдоо Шейна Америкт ирсний дараа угаасаа 90 Days Fiancé-гийнхэн чинь амар олон юм салбар ингээд жижиг сажиг 90 Days Fiancé-гаас улбаатай тийм нэвтрүүлгүүдийг хийдэг. Магадгүй тэрэндээ ингээд энэ хоёрыг оролцуулаад ингээд цаашдаа явах ах гэж бол бодож байна. Яагаад гэвэл энэ хоёрыг үзэх дуртай үзэгчид бол маш их байгаа. За нэг иймэрхүү сонин сайхан байна. За дээрэс нь Forest Шейна хоёрыг яг мэддэг хүмүүс Эма болон Зяд хоёрын талаар бол мэддэг байх нь бол гарцаагүй байх гэж бодож байна. Угаасаа би бол энэ хоёрыг ингээд нэгтгээд анханасаа ингээд ярьж эхэлсэн шүү дээ. Тэгээд дунд нь бол хооронд нь бол салгаад тус нь ингээд ярьсан байгаа. За нэгэнд одоо Эма Forest хоёрыг ингээд ярьж эхэлсэн чинь төгсгөлд нь бас Эма болон Зяд хоёр Tell All дээр яг юу яригддаг вэ гэдэг талаар ингээд энэ бичлэгийн төгсгөлд нь бас ярьчвал зүгээр юм уу гэж бодлоо. За Tell All-ийн үеэр угаасаа нэвтрүүлгийн бүх оролцогчид хоорондоо уулзаад тэнд ингээд яриа өрнүүлдэг байхгүй. Тэгээд нэг нэгнийхээ харилцаан дээр ингэж одоо дүгнэлт хийдэг, тэгээ санал дэвшүүлдэг, одоо өөрсдийнхөө үзэл бодлыг хэлдэг байхгүй бүх ингээд нэвтрүүлгийн оролцогчид. За тэр үед мэдээж одоо эдгээр чинь ингээд бөөндөө уулзалтаад хоорондоо уулзалтж байх үед Эма болон Forest хоёр ингээд нэвтрүүлэгт ингээд оролцох гээд ингээд хоорондоо анхудаа уулзж байгаа харагддаг байхгүй юу? Тайзны ард гэх юм уу нэвтрүүлгийн ард. Тэр үед болохоор Эма заяа цаадах ч угаасаа л тийм айлгүй шүү дээ. Угаасаа л boy crazy шүү дээ. Эма болохоор заяа Forest-д хандраад за. Тэгээ Эма ингээд Forest-д асуугаа. Чи ингээд Шейнатай хിവэрэ байгаа юу? Тэгээ баргалцтай ганц би болол хэлээрээ. Чамтай адилхан одоо тийм хаваатан садан байгаа юу гэж асууж масуугаал заяа Forest-аас. Тэгээд Эма бол юу гэдэг вэ гэхлээр Forest Шейна хоёр амар хөөрхөн хосуудч гэсэн би бол тэгээ Шейнаг ингээд худлаа хэлсэнд нь жоохон дургу байгаа. Тэгээд би бол Forest-д амар дуртай, бүр хайртай гэж хэлсэн заа. Би бүр шок. Тэгээд нэвтрүүлгийн ард ингэж ярилцж байгаад яг нэвтрүүлгийн өмнөтэй камерын өмнө бол юу яригддаг вэ гэхлээр Зядын хувьд болохоор Марокко улсад байгаа учраас ингээд дэлгэцээр Зядыг бол харуулж исэн. Хөтлөгчийн хувьд бол энэ хоёроос хамгийн эхлээд юу гэж асуудаг вэ гэхлээр та хоёр шоу одоо дуусны дараа хоорондоо харилцсан уу гэж бол асуудаг. Тэгээд энэ хоёр бол яг шоу дуусны дараа хоорондоо жоохон ингээд бичилцсэн юм билээ заяа. Гэтэ бол тэ янз бүрийн тийм нарийн ширийн одоо буцаж нийлээч гэдэг юм уу тийм юм бол ярилцаагүй. Бараг л зүгээр сайн уу байна уу гэсэн цөөхөн зүйлсийг бол хоорондоо ярилцсан юм билээ. Тэгээд Эма юу ярьдаг вэ гэхлээр яг нэвтрүүлэг дуусны дараа нэвтрүүлэг цацагдсны дараа Эма луу нэг охин бичсэн гинэ. За тэр охин одоо ямар учиртай охин бэ гэхлээр Англи улсын нэг юм жуулчин охин гинэ. Тэгээ Мароккод очоод Зядтай танилцаад бүр Зядтай нэг оронд орсон. Тэгээ энэ тухайгаа бол яг нөгөө нэвтрүүлэг цацагдсны дараа Эма луу ингэж одоо мессежээр хэлсэн юм байлээ. Тэгээ Эма бүр ингээд надад скриншот нь байгаа. Зяд бүр ингээд өөр охинтой те янз бүр болж исэн байна энэ гэдгийг нь бол ингээд Tell All дээр бол ярилцчихсан. За Зяд бол Tell All дээр бүр амар бүдүүлэг байсан цаалгаж байгаа. Угаасаа тийм бүдүүлэг юм уу? Би бол ойлгоогүй. Зяд бол тэг угаасаа би одоо наад охины чинь танихгүй. Би бол Эматай хамт байхдаа өөр баг охин охинтой байгаагүй гэсэн тайлбарыг бол хэлсэн. Тэгээд дээрэс нь Зяд ингээд тэр хавьд байсан нөгөө Tell All-ийн нөгөө нэг 90 Days Fiancé-гийн нөгөө нэг нэвтрүүлгийн өөр оролцогчтой, бусад оролцогчтой бүр ингээд муудаад бүр тэднэрт ингээд янз янзын үг хаяад бөө юм болсон. Зяд бол тэг Эма лөө бүр ингээд уурлаад яасан чи өстө өөрийгөө сахиулсан тэнгэр гэж бодоо юу? Чи бол зүгээр чөтгөр мөтгөр гээл заяа. Эмаг чи бүр илдвэр хэлээл. Өөрт нь бүр жигтэйхэн юм одоо гарц гай бүр ингээд нэг хохирол учруулсан юм шиг бүр ингээд амар сүртэй уурлаад байсан Зядын хувьд. За мөн дээрэс нь Tell All дээр яг Эмагийн хэрвээ та нар санаж байгаа бол би хамгийн ихний дугаар дээр ярьжсэн. Эма чинь ихэр ихчтэй штэ. Тэгээд Эмагийн ихэр ихчийг бол одоо Tell All дээр уурж авчиж ярилцдаг байгаа. За энэ дээр бол одоо юу яригддаг вэ гэхлээр хөтлөгч бол Эмагийн ихчээс асуудаг. Чи Эмаг яг Зядад одоо жинхнээсээ дурлсан гэж бодож гинөө. Игч нь бол юу гэж хэлдэг вэ гэхлээр би бол ерөөсөө Эмаг одоо дурлсан өнтер гэж бодохгүй байна. Эма зүгээр л хин нэгнтэй гэрлэх, хин нэгнтэй сүй тавих л тийм хүсэлтэй байсан. Яг үнэндээ бол Зядад ерөөсөө чин сэтгэлээсээ хайргүй байсан гэсэн зүйлийг бол хэлсэн байгаа. Тэгээ мэдээж бол хөтлөгч нь те яагаад чи ингэж хэлж байгаа юм? Яагаад те Зядад ингээд хайргүй байсан байхаа гэж хэлж байгаа юм бэ гэдэг үргэлжлүүлээд асуусан чинь Эмагийн ихэр их чинь бүр амар юм ярьдаг заяа. Юу гэж хэлдэг вэ гэхлээр Эма Зядад бол хайртай байсан гэж бодохгүй байна. Яагаад гэвэл Зядтай харьцдаг байх үедээ ч гэсэн Эма хүмүүстэй уулзаад тэгээд тэднэртэй бүр ингээд шүнийг хүртэл өнгөрүүлдэг байсан гинэ. Тийм учраас би бол энэ хоёрыг удаа анханасаа л тийм би бидээ хайртай чин сэтгэлээсээ тэгж одоо тий би бидээ дурлсан хүмүүс гэж бол бодоогүй гэсэн талаар бол ярьсан. Тэгээ энийг сонсоод Зяд чинь бүр өстө үгийг нь үлгэж аваал тий өө чи өстө бараг хүн болгонтэй унтдаг охин угаасаа л чи ийм штэ тий угаасаа л чи бараг нэг хоёр шотны араас л бараг хүнтэй унтдаг биздэй гэж одоо Эмаг чинь бүр илдвэн янзаар хэлээл. Тэгээ Эма бол бас тий цаадах чинь шартай үргэлжлүүлээд Зядтай хэрэлдээ заяа. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхлээр
Тэгээ чи ч гэсэн нэвтрүүлгийн үеэр тэгж ярих юм бол надтай унтсан биз дээ. Чиний доодох чинь жижиг юм байлээ гэд хэлждэг заа. Тэгээ тэнд байсан нөгөө өөр оролцогчид бүр ингээд шооч мол инээгээд Зиадын бүр амар уурыг үргээд хөтлөгч бол Зиадаас чи яг ингээд Эматай унтсан уу? Эматай унтснаа хүлээн зөвшөөрч гинөө гэж хэлсэн чинь Зиад бол тэрийг ерөөсө хүлээн зөвшөөрдгүү. За би ерөөсө Эматай унтаагүй гэсэн зүйлийг бол ярьсан байгаа. Тэгтээ бол угаасаа худлаалах л да. Тэгээд хамгийн сүүлэн заяа Зиад бүр амар тэнийг заа. Ер нь бол Зиад амар тэнийг залуу гэдгээ энэ үйлдэлээрээ баталсан заяа. Зиад уурандаа Эмад юу гэж хэлдэг вэ гэхлээр чи явж наад тийм л үсээ солиоч чамаас бүр өмхөн үнэртдэг гэж хэлдэг заа. Тэгээд тэрийг сонсон тэр одоо 90 тойронд үзэгчтэн ч тэр оролцогчтэн ч тэр угаасаа Зиад ийм анханасаа ийм тэнийг залуу байсан байна гэдгийг нь мэдэж авсан гэх юм уу. Тэгээд нэвтрүүлэг дуусны дараа бол Эма ч угаасаа л цаадах ч бас гайгүй хүүхэн шүү дээ. Тэгээд Instagram болоод TikTok дээр бол маш олон дагагчтай. Бараг бол инфлюенсер болсон билээ цаадах ч. За Зиадын хувьд бол мэдээж одоо Марко улстай үргэлжлүүлээд амьдарсаар л байгаа. Тэгээд өөр бол янз бүрийн одоо ховжив сонин сайхан бол одоогоор гараагүй байна. За ингээд одоо та нарын маань маш хүсэн хүлээж исэн, удаан хүлээж исэн Шейна болон Форест хоёрын талаар ингээд ярьлаа. За тэгээд дээрэс нь нэмэлтээр бонус олгоод Эма болон Зиад хоёрын бас одоо телеол дээр ярилцсан, юу ярилцсан талаар бол та нартай хэлж өглөө. Тэгээд та нар маань бас мөн адил энэ удаагийн бичлэгийг сонгож үзэж байгаад маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ удахгүй уулзцгаая. Баяртай.